За сайн байцгаана уу эцэгчүүдээ. За өнөөдөр багш нь та бүхэндээ одоо хүүхдийг хэрхэн асуудал шийдвэрлэх чадварт суралцуулах вэ гэсэн энэ талаар мэдээлэл бэлтлээ. За эцэгчүүд маань ихэнхдээ одоо миний хүүхэд өөрт тулгарсан альва одоо ямар нэгэн асуудал бэрхшээлийг өөрийнхөө хэмжээнд те чадах чинээгээр одоо ингээд шийдвэрлэж болж өгвөл хэн нэгний туслалцаа авахааргүй зүйлийг өөрөө шийдээд авахар зүйлд нь одоо хин нэгнээс ингээд тусалцаа аваад ингээд шийддэг. Асуудлаас ямар ч хэсэн цухтахгүй шийдэх хичээдэг ийм одоо хүүхдтэй болох ёстой гэж үздэг юм байна. Тэгэхээр Монтессори судлаачид энэ асуудал шийдвэрлэх чадварыг бол ерөөсөө л бага наснаас нь буюу одоо 3-6 наснд одоо энэ үзэл хандлагыг суулгах боломжтой гэж үздэг юм байна. Тэгээд яаж суулгах ёстой вэ гэхээр ерөөсөө 3-6 наснд хүүхдийг өөрийнхөө одоо эд зүйлдээ өөрийнхөө хийж байгаа үйлдэл гэх мэт өөртөө санаа тавиха мөн одоо гэр бүлийнхэн буюу одоо орчин тойрны иргэн тойронд одоо орчиндөө байгаа зүйлд санаа тавих гэсэн ийм зүйлээр сургадаг юм байна л да. Тэгээд энэ нь одоо яаж одоо өдөр тутамд нь бий болох юм бэ гэхээр одоо хүүхэд өөрийнхөө одоо гутлыг өмсгдөө юм уу те хуцаа өмсгдөө юм уу те аливаа ямар нэгэн зүйлийг хийхдээ одоо ямар дараалалаар дис дараалалаар те яаж хийх юм бол одоо үр дүнтэй эсвэл хурдан юм уу те цаг үрхээргүй ч юм уу те ямар ч байсан өөрт нь тэр хүүхдэд одоо гутал өмсөх гэдэг бол ямар нэгэн ажил байгаа байхгүй те тэгэхээр тэрийг төвггүйгээр хийж сурахын тулд одоо яаж хийх вэ гэдэг тэр хүүхэд өөрөө оюун санаандаа ингэж зураглаж олох ёстой юм байна л да тий. Тэгээ энэ байдлаар ингэж хүүхдийг асуудал шийдвэрлэх чадварт суралцуулдаг байх нь. За тэгээд эцэгчүүд маань ерөөсөө хүүхдүүдээ ямар нэгэн байдлаар ингээ асуудал тулгархад одоо асуудлаас зугтах биш тий, зайлах биш. Хин нэгэн дээр одоо асуудлыг бэрхшээлийг одоо өгөх тий, ингэх биш. Ерөөсөө өөрийнхөө хэмжээнд ингээ шийдэх чадварт суралцуулна гэд нэг одоо өөрийнх нь одоо хэмжээнээс гэтэрсэн нөөцөөс гэтэрсэн одоо ямар нэгэн зүйлийг ингэж тулгаж өгчгöd чи одоо энийг ингэж шийдвэрлэе гэд. Яг энэ маягаар одоо хүүхдээ асуудал шийдвэрлэх чадварт суралцуулна гэж боддгийм байл та. Гэтэл энэ асуудал шийдвэрлэх чадвар өөрөө одоо хүүхдийн танин мэдгүй хөгжилтэй холбоо хамааралтай ингээд бага наснаас нь ахуулаад нөгөө бусдад санаа тавих, өөртөө санаа тавих гэдэг бол ерөөсөө нөгөө хүүхдийн суурийн хандлага төлөвшүүлж байгаа юу байгаа хэлбэр байгаа. Тэгээ энэ хүүхэд өөрөө энэ альва зүйлд ингээ хандж байгаа энэ хандлагаараа одоо асуудлыг боддоор нь одоо авч үздэг те. Яг яавал ямар үр дагаварт хүрэх вэ те. За энийг одоо ингэж хийвэл үр дагавар нь ямар байх юм те. Гарах одоо ач холбогдол нь юу вэ те. Энэ мэтчлэн ингээд яг бодит байдлаар ингэж хандаж асуудалд ханддаг ийм хүүхдүүд бий болох боломжтой байх нэ. Тэгэхээр эцэгчүүд та нар маань асуудал гэдгийг одоо шийдвэрлэх боломжтой юм тий. Тухайн цаг үед одоо яаж шийдвэл хамгийн одоо боломжит хуулиур байх бай тий. Энэ мэтчлэн хүүхдтэй ярилцах тий. Эсвэл хэрвээ ингээд иймэрхүү одоо зүйл тулгарлаа гэхэд чи өөрөө одоо яаж шийдвэрлэх вэ гэд хоорондоо ингэж асууж ярилцах байдлаар хүүхдийн асуудал шийдвэрлэх чадварыг ингэж хөгжүүлдэг юм байна. Монтессори судлаач одоо Америкийн боловсрол судлаач Джон Дю гэдэг хүн бол боловсрол бол ерөөсөө амьдрал юм аа гэж хэлсэн. Тэгээ энэ ерөөсөө бодит байдал дээр тулгуурлаж хүүхдийн одоо асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх боломжтой байна гэдгийг харж